Юр бусын өвөрмөц төр төрхөөр алдарсан хүмүүс. 1-р хэсэг. Хүн бүрт өөрийн гэсэн давтагдшгүй онцлог байдаг. Ердийн биш төрснийхөө төлөө нэгэн цагт бусдад гадуурхагдж явсан ч гоо сайхны хэмжүүр хил хязгааргүй зөвхөн гадаад төрх төгс бие галбираар үнэлэгддэггүй гэдгийг батлан харуулсан хүмүүс цөөнгүй. Ингээд өөрийнхөө сул талаа давуу тал болгон олон мянган шүтэн бишрэгчдтэй болж дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болж чадсан алдартай дуучин, жүжигчин, загвар өмсөгчдийг танилцуулъя. Кейти Стикэлс 36 настай Канадын загвар өмсөгч бүсгүй Кейти Стикэлс давтагдшгүй этгээд төрхөөрөө алдаршсан юм. Тэр зориудаар ямар нэг пластик мэс засал хийлгээгүй. Кейтийн төрөлхийн генийн өвчтөй улмаас муурын төрлийн амьтан мэт царайтай болжээ. Шмидт-Фракаро эмгэг буюу муурын нүд синдром гэж нэрлэгддэг жихүүцмээр дүр төрх нь түүнийг загвар өмсөгч жүжигчин болоход нь огт саад болоогүй юм. Энэ хам шинжийн эмгэг нь илүүдэл хоромсоомын улмаас үүсдэг. Нүүр биеийн хэсэгт эмгэг харилцан адилгүй төвшнөр илэрнэ. Нүдний этгээд хэлбэр, сэтэрхий тагнаа, уруул, эрүүний дутуу хөгжил зэрэг эрүүл мэндийн асуудлууд дагуулдаг. Кейтийн хувьд сколиоз буюу ам нүдний хэлбэрийг өөрчилсөн байдлаар илэрчээ. Загварын гэрэл зурагчин Ник Найттай хамтарч ажилласнаар тэр алдарт гарсан гэдэг. Түүний инстаграмд оруулсан зургийг нь санамсаргүйгээр олж харсан V сэтгүүлийн гэрэл зурагчин Ник Найт эргэлзэлгүйгээр түүнийг зураг авалтанд дууджээ. Бүсгүй өөрөөс нь хэн нэгэн гоо үзэсгэлэнг нь олж харна гэж хизээч бодож явсангүй. Тэр цагаас хойш Кейтийн амьдрал оронгороо эргэсэн гэхэд болно. Бүсгүй өөрийгөө загвар өмсөгчийн хуваар нээгээ зогсохгүй мөн дэлхийд дахинд гоо үзэсгэлэн юунд ч оршиж болдгийг өөрийн биеэр баталж чаджээ. Никтэй хамтарсан гэрэл зургууд нь Prada, Dior, Coach зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажиллах үе таалгыг нээж өгсөн юм. Би хизээч өөрийгөө загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй. Загварын салбарт хөл тавих тухай зүудэлж байсангүй. Би тэртэй холоос л загварын ертөнцийг битүүхэн сонирхдог байлаа хэмээн Кейтийн хожим ирсэн байдаг. Винни Харлоу 1994 онд төрсөн Канадын алдарт модель жүжигчин Шантл Браун Янгийг хүмүүс Винни Харлоу гэдэг нэрээр нь илүү мэддэг. Төрөлхийн арьс цайрах өвчнөд Винни өөрийнхөө өвөрмөц төрхөөрөө дэлхийд танигдсан төдийгүй сул талаа давуу тал болгож чадсан гайхамшигтай бүсгүй юм. Витилиго хэмээх эдгэшгүй өвчин буюу арьсны пигментийн өөрчлөлттэй Винни хүүхэд байхасаа л загвар өмсөж болохыг мөрөөддөг байжээ. Тэр 4 настайгаас хойш алаг тарлан арьснаасаа болж бусдад адлагдаж өссөн юм. Түүнийг бага байхад хүүхдүүд үргэлж дог тохог хийж шоолдог байсан бөгөөд алаг үнэ 90 тах хэмээн хожилдог байв. Винни ч арьсны өвчнөөсөө болоод ихэд зожиг хаалттай хүүхэд байжээ. Энэ бүхэн нь түүнд хүн дээр тусч бусдаас өөр байгаадаа үргэлж сэтгэлээр ундаг байсан ба олон удаа сургуулаа сольж ахлах сургуулаа хаяхад хүргэсэн юм. Тэр ч бүхэл 18 настайдаа амиа хорлохоор завдаж байсан гэдэг. Бурхан намайг л ганцхан алаг арьстай бүтээжээ. Та надад хайргүй юм уу гэдэл байнга өөртөө ярьдаг байв. Гэхдээ энэ нь түүнд дэлхийд танигдсан алдартай модель болоход нь саад болсонгүй. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэгш хэмтэй арьсны цайралт нь түүний имиж болсон юм. Хар цагаан өнгийн хувцас түүний арьстай маш гайхалтай зохицдог. 2014 онд Юр бусын дүр төрх бүхий зургуудаа Инстаграмд оруулсан Винник алдарт загвар өмсөгч Тайра Банкс анзаарч Америкийн Next Top Model шоуныхаа 21-р цувралд оролцохыг хүрчээ. Винни бууж өгсөнгүй. Гоо сайхны тухай хэвшмэл ойлголтыг залруулахаар зориг шулуутан шоуг амжилттай дуусгаад зогсохгүй финалд шалгарчээ. Тэр энэ тэмцээнд 5 дугаар байр эзэлснээр дэлхийн томоохон брэндүүд түүнд зар сурталчилгаанд нь тоглох санал тавьж эхэлсэн байна. Шоунаас загварын ертөнцид орж ирсэн Виннигийн дараачийн хамгийн том мөрөөдөл нь Victoria's Secret шоуны тайзнаа алхах байлаа. 2018 онд дэлхийн алдартай Victoria's Secret шоуны хамгийн өвөрмөц сахиусан тэнгэрээр загвар өмсөгч Винни Харлоу тодорсон юм. Хинч түүнийг энэ алдартай шоуны нэг хэсэг болно гэж зүүдлээгүй байх. Тэгш хэмтэй арьсны цайралт нь түүний гол давуу тал болсон бөгөөд бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон Victoria's Secret шоуны тайзан дээр тэр итгэл дүүрэн алхаж мянган охид бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэлийг бэлгэлсэн юм. Винни Тедийн их хуралд оролцож үг хэлж байсан удаатай бөгөөд илтгэлдээ Витилиго бол арьсны л төрх болохоос биш амьдралын сүрэл биш юм шүү гэж хэлсэн байдаг. Винни Бразилийн топ модель Адриана Лимагийн хамт Испанийн Desigual брэндийн загвар өмсөгчөөр ажиллажээ.
Мөн алдарт Nike брендийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдож, сурталчилгааны нүүр царай болж байсан юм. Мөн олон том шоунд оролцож хэд хэдэн телевизийн цувралд тоглохын зэрэгцээ. Eminem, Black Eyed Peas, Beyoncé, Calvin Harris, Shakira зэрэг алдартай хамтлаг дуучдын клипэнд тогложээ. Винни Харлоу 2020 оноос хойш NBA-ийн Washington Wizards багийн мэргэжлийн сагсан бөмбөгчин Александр Кузматай үерхэж байгаа бөгөөд 2022 онд өөрийн арьс арчилгааны брендийг үүсгэн байгуулсан юм. Ийхүү юр бусын дүр төрхтэй Винни Харлоу шүтэн бишрэгчдийн айрамтай болж дэлхийн нэртэй брэндүүдийн нүүр царайгаар тодрон загварын ертөнцийн хамгийн эрэлттэй зэрэглэл өндөртэй модель болсон төвхтэй. Суфран Ральф Гайтигаас гаралтай 29 настай загвар өмсөгч Суфран Ральф хэмээх залуу төрөлхийн улаан үстэй биеэрээ дүүрэн ирвсэн гэмээр цоохор толботой. Хар арьс хүмүүсийн хувьд энэ нь маш ховор тохиолдол юм. Ральф өөрийгөө анааш эсвэл ирвэстэй зөвлөж баг балчир байхдаа сэтгэлээр их ундаг байв. Тэр 9 настай байхдаа ээжийнхээ хамт Америк нэгдсэн улсын Бруклин руу нүүжээ. Түүнийг 13 настай байхад нь гэрэл зурагчин Аарон Тайлер олон таниулсан гэдэг. Гэрэл зурагчин түүнд зааварчилгаа өгснөөр Ральф өөрийн карьераа эхлүүлж Instagram хуудасаа нээснээр 125 мянган дагагчтай болжээ. Улмаар 2016 онд Kanye West-ийн гаргасан Yeezy брендийн шоуны 3 дугаар улиралд загвар өмсгчөөр дебютээ хийсэн юм. Тухайн өдөр нь л загварын агентлаг түүнтэй загвар өмсгчийн гэрээ байгуулжээ. Ральф биеийг нь бүрхсэн сэвхэндээ баярлаж явдаг талаараа өнөөдөр би бурхны бүтээл болсон эдгээр цоохор толбороо бахархдаг. Үзэн ядаж гутарч явсан үе надад байсан ч энэ л намайг гэр бүлээ ядуурлаас аврахад тусалсан юм хэмээн ярьсан байдаг. Уламжлалт бус төрхийнхөө ачаар амжилтанд хүрсэн загвар өмсгч залуу арьс судлалын чиглэлээр дээд сургууль төгсжээ. Сара Герц 33 настай хэдий ч тэр наснаасаа хавьгүй илүү авартай 60 настай эмэгтэй шиг л харагддаг. Энэ нь түүний арьсны уян хатан чанарыг хангахад шаардлагатай коллагены боловсруулалтыг сааруулдаг синдромтой холбоотой юм. Генетикийн ховор өвчний улмаас түүний арьс нь маш хурдтай унжиж хөгшрөх болжээ. Харамсалтай нь энэ өвчин өнөөдөр эмчлэх боломжгүй. Сара 10 настай байхдаа анх энэ өвчнөр онцлогджээ. Тэр үед бяцхан охин загвар өмсөж болохыг мөрөөддөг байсан тул мөрөөдөл нь нурж эхэлсэн бөгөөд өөртөө итгэлгүй болжээ. Сургуулийн сурагч байхдаа тэр өвчнөөсөө ичиж биеэ бүхэлд нь халахсан битүү хувцас өмсдөг байв. Олон жил битүү хувцсны ард нуугдаж явахаас залхсан Сара бууж өгсөнгүй. 2015 онд арьсны өвөрмөц онцлогийг олонд таниулах кампанит ажлын хүрээнд тэр өөрийн түүхийг ярьжээ. Сара өөртөөгөө адил бас олон өөр шалтгаанаар зовж шаналдаг бүсгүйчүүдэд урам зориг сэтгэлийн дэм өгөхийн тулд өөрийгөө хилчилжээ. Түүнээс хойш бүсгүй сонин сэтгүүлд байнга гарч амьдралынхаа талаар ярьдаг болсон юм. Удалгүй загварын агентлагууд түүний энэ ердийн бус байдлыг ихэд сонирхож санал тавих болсноор Сара бүсгүйн цоо шин амьдралын эхлэл тавигдсан юм. Connie Chiu загвар өмсөгч жаз хөгжимчин Connie Chiu альбиностой дэлхийн анхны загвар өмсөгч гэдгээрээ алдартай. 1969 онд Хонконгод хятад гаралтай гэр бүлд 4 дахь хүүхэд нь болж мэндэлсэн Connie Chiu бол гэр бүлийнхнээсээ ганцаараа альбинизм төрхтэй төрсэн бөгөөд Ковлон хотод өсч хүмүүжжээ. Эхэндээ энэ нь түүний гэр бүлийг цочирдуулж байсан ч хожим Chiu охин авьяас чадвар этгээд дүр төрх арьсныхаа өвөрмөц байдлаа өөрийн үнэт зүйл болгон хувиргасан юм. Альбиностой бусад хүмүүсийн нэгэн адил түүний арьс үсэнд төрөлхийн пигмент байхгүй учраас тэр наранд маш мэдрэмтгий. Тэмч учраас гэрэлт мэдрэмтгий арьс үснүүдтэй төрсэн Чиуг 7 настай байхад гэр бүл нь Хонконгийн халуун наранд өртүүлэхгүй тулд Швед рүү нүүжээ. Чиу охин тэнд сурч боловсрон дээд сургуулаа сэтгүүлч мэргэжлэр төгссөн юм. Connie Chiu эгчийнхээ санал болгосноор анх 21 настайдаа загвар өмсөгчийн карьераа эхлүүлжээ. Улмаар Францын алдартай загвар зохион бүтээгч рүү өөрийн өвөрмөц дүр төрх бүхий хар цагаан гэрэл зургуудаа илгээсэн байна. Удалгүй Францын загвар зохион бүтээгчийн 1994 оны намар өвлийн шоунд нь загвар өмсөгчөөр үрэгджээ. Мөн алдартай гэрэл зурагчдтай хамтран фото модельоор ажиллаж байсан юм. Chiu Depeche Mode хамтлагийн гишүүн Alan Wilder-ийн Stalker дууны клипэнд тоглосон байдаг. Тэр одоо дэлхийн томоохон жаз клубүүдэд урилгаар дуулдаг.